Сайн бацхан өрхөн үзэгчдээ орой мэнд хүргэе. Эргэх цаг мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа тулна уу. Эхний мэдээ. Монгол Улсын ерөнхий сайд Эрдэнэт өнөөдөр Австралийн холбооны улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд Джон Лантриныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны харилцааг өргөжүүлэх асуудлыг ярьсан байна. Энэ хүрээнд Монгол залуусыг Австрали улсад тэтгэлгээр суралцуулах асуудлыг хөндөжээ. Монгол улс Австрали улстай дипломат харилцаа тогтоосон 45 жилийн 2017 онд тохино. За өнгөрсөн хугацаанд хоёр талын найрс харилцаа боловсрал хөрөнгө оруулалт уул уурхай хөдөө аж ахуй зэрэг салбарт хөгжиж ирснийг ерөнхий сайд уулзалт ихэнд тэмдэглэв. Австрали улс 1994 оноос Монгол улсад сургалтын тэтгэл болгосон. За өнөөдрийн байдлаар нийтдээ 440 орчим Монгол улсын иргэн тус хөтөлбөрийн хүрээнд Австрали улсад боловсрал эзэмшээд байна. Оюутны суралцуулах тэр дундаа уул уурхай мэрэгжилтэн бэлтгэн гаргахад дэлхийд дээгүүр төчигддэг тус улсын хувьд тэтгэлгийг сэргээх боломжтойг элчин сайд хэллээ. За уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлэн ажиллахаар засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан. Томоохон төслүүдэд өндөр ач холбогдол өгч байгаа гэдгээ ерөнхий сайд онцлоод өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнө Говь аймагт ажиллах үеэрээ оюу толгойн үйл ажиллагаа гүний уурхайн бүтээн байгуулалтын явцтай танилцсан гэдгийг тэмдэглээд тэнд ажиллах нарийн мэрэгжилтнийг Австрали улсад суралцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.